За ерөөл дөрнө хахад планыг жоо дэмжгүй. Нэг. За юу болж байгаа тийм цагаар харин дэлгэр сайхан зундаа өнтөө үйлчж гинөө гэж бүр шинэ мэдчлэр гарсан юм шүү дээ. Өнгөрсөн 7 хоног ачаалттай 7 хоног байлаа. Янз бүрийн хурал зөвлөгөө ихтэй, бас ажил явдал ихтэй. Ингээс хотоороо ирэх хон шөнийн 1 цагт гараад 5 цагт олцоод 9 шууд ахын луугаараа 12 гээд ахындаа ирсэн. Тэр хооронд яг 4 үйлчлэг үүсэж байна. Шаналсан газар тэгээ ногоороо 100 болж байна. Тэгээд өвөл болж байна. Өвөл энгийн өвөл биш, бүр шуурга тавиад 100 болж байна. Тэгээд хацар чихээ хайраад нөгөө эндээс бороо орж магадгүй зоонт монт авч явсан юм. Тэгсэн чи тэндээ очиод шуурган донд ямар тийм азар чи ингээд толгой дөрөвөө бүтээгээл машин дөрөв гүгээд л юм шиг. Ямар ч байсан тийм 7 хоног боллоо. Ирэх 7 хоног бас дахиад маш их материал бэлдэх шаардлага гарсан. Өнөөдөр цуглаан тараад шууд явах бах. Яг тийм маргааш өглөө гэхэд өгсөн байх ёстой юм байна. Улсаас шаардсан яралтаагаар. Тэгэхээр тэд нарыг нэг бүрчлэн бэлдэх хэрэгтэй. Миний одоо тооцоолж байгаа нь 350 хуудас материал скайнерч файлаар бэлдэх шаардлагатай болсон байна. Тийм болохоор та намайг тэгж ойлгоорой. За, өнгөрсөн 7 хоног бид нар Саул эзнэр орхигдсон тохиолдсон байна. Саул яагаад орхигдсон бэ? Эзэн Самуэль Саулыг хаанаар томилсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Ингээд Самуэль юу болсныг мэдхийн тулд яваад очисон чинь нөгөө Амалектэй хийсэн дайнаас бүгдийн юу ч үлдээлгүй устгаарай гэсэн чинь өөрт таалагдсан зүйлсээ, өөрт сайхан гоё харагдсан зүйлсээ аваад үлдсэн байсан. Тэгээд тэрийг юу гэж хэрхэн тайлбарласан гэхээр шашиндан маягаар тайлбарласан тийм ээ. Яагаад чи бүгдийг устгаагүй юм бэ гэсэн чинь тарган цатгалан сайн малуудын элжиг хөхөр хонуудыг аваад үлдсэн. Яагаад бүгдэн устгаарай гэж бурхан тодорхой хэлсэн аваад үлдсэн бэ гэсэн чи юу гэж хэлвүлээ? Би биш тэд аваад үлдсэн. Тэгээд тэд нар хүссэн болохоор би авч үлдсэн. Мөн таны эзэн бурхан тахил өгөх гэж. Огт өөр дээрээ ай мессеж өгөхгүй. Дандаа өрөөлөө. Бид нар Библийг ингээд юу мессежээр уншаад хэлэхээр бид нарын итгэл уруудад эхэлдэг. Юу вэ гэвэл энэ ишлэл яг санаа пастор зориулсан ишлэл байна да. Энэ хэсгийг оюунагч уншаасаа. Энэ хэсгийг нэр ирэх бүтсэн номлол гоё юм байна да гэж номлох гэж эсвэл хинээг зориулж уншихаар хотлаад. Та нар сайн боддоо би толинд өөрийгөө харахаар оюунагч ус харагдвал яг нь качи болно өстэй. Орлоо зугатаа нүстэй. Та амар учраас биш. Яагаад вэ? Миний дүрс харагдах ёстой өстэй. Тэгээ Библи яг ийм ном байхгүй. Библийг уншихаар миний дүрс харагдах ёстой байхгүй. Би бартан байна уу? Би тэрслүү байна уу? Би асуудалтай байна уу? Би үл уучлалтай байна уу? Би зөв биш байна уу? Би сагсуулж байна уу? Би өөрийгөө номер 1 тавьж байна уу? Би өөрийнхөө хүсэл зориг 1 тавьж байна уу? Бурхныхыг тавьж байна уу? Би өөрийнхөө дүр төрхөн талд харагдчихэж өгдөрстэй. Нөгөө тэгвэл Библийг бусдад зориулж уншдаг хүн талд хараад миний дүрс биш, ундармаагийн дүрс гараад ирээд цочж байгаа дэвчлэх юм бол Библи уншдаггүй судалдаггүй хүн ямар байх вэ? Юу ч харагдахгүй. Та толны өмнө очиж зогссон чинь юу ч харагдахгүй байх вэ? Үгсэн гэсэн үг шүү. Би үгсэн гэсэн. Тэгэхээр Библи бол өөрөө толтой ижилхийг намайг харуулах ёстой. Биднийг харуулах ёстой. Энүүгээр бид нар сатаны бодлогоо, үл ойлголцол, сүнслэг сумнууд, сүнслэг зөрчилдөөн, сүнслэг самуурлуудаас эрүүл ухаанаар тэлэн гарч ирэх ёстой. Энийг бид нар бид нарыг Библийн үг хөтлж байгаа. Гэтэл Саул яасан бэ? Хүн төртөө итгээд байсан. Хүнийг хараад байсан. Хүмүүс найдаж үйлчлээд байсан чинь
Нөгөө хүмүүс нь итгэл даадаг. Хүн чинь итгэл даахгүй. Тийм учраас Самуэль итгэлээр унж, Саул итгэлээр унж байгаа. Тэгэхгүй тул нөгөө хүмүүс төвтэй байсан учраас хүмүүсийн хүслийг гүйцэтгүүлж амьдраад байсан чинь нэг мэдсэн чи яасан? Бурхны хүслийг амьдралаас гээдүүлсэн. Ингээд ийм үйлчлэлийг хит удаан явахаар хүн шатлдаг. Ядардаг, стресстэй, гомдолдог, бухимддаг. Саулийн хувьд яг ийм байдалтайгаар эд баялагт болон хүмүүс дурлаж хандсан тухай гэж. Нөгөөдөр энэ буруу хийснээ шашинжгаар тайлбарлаж байгаа. Бид нар буруу алдаагаа Библийн үгээр тайлбарлах гэдэг шиг шашинжгаар тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл хуучин хүнээс шинэ хүн рүү шилжих тэр сүнслэг баптизмыг хүртэх дөнгөж гарч ирсэн тэр өөрийн хүмүүс рүү Амалекчууд Рефидимд дайрах тэр нөхцөл энэ бол маш гүн сүнслэг утгатай учраас Бурхан 400 гаруй жилийн турш Амалекчуудыг хэзээ нэг өдөр устгах болно гэж төлөвлөсөн төлөвлөгөөнөөс нь бүр хаан Агагийн хүртэл амьд үлдээгээд аваад ирж байгаа Саулийн төрхөн үнэхээр хэрэгс хитэрсэн учраас тийм ээ өмнөх бүлгүүддээс Бурханы тэрсэлсэн энэ удаа бүр яг хэмжээд авсан учраас Бурхан яаж юм гэхээр харамсаад түүнийг орхиж байгаа. Ингээ өнөөдөр 16 дугаар бүлэг рүү орно. 16 дугаар бүлэг дээр бидний хайртай хүн анх удаа гарна. Хэн билээ? Давид. Тийм ээ, Давид. Олон Бурханы хүмүүс Библийн нэр авахдаа Давид гэж авдаг тийм ээ. Надад ч гэсэндээ Давид гэдэг Библийн нэр аваач өгөөч гэж ярьж ирсэн. Би санаа зовоод. Та нар боддоо одоо нэг Йошуа гэдэг Библийн нэртэй хүн, Давид гэдэг нэртэй Ямка, Самуэль гэдэг нэртэй бас нэг Библийн нэртэй гурван нуудлцаа зодтолсон байна. Алдаа гаргасан. Тэгвэл хүмүүс яг юу гэж хэлв? Нөгөө Давид Йошуа хоёр зодтолтод Самуэль салгах гэж байгаа нүдээ тийч цохиулсан байна гэхээр онцгой сонсогдохоор байна. Яагаад гэвэл энэ амьдан Библийн баатаруудын нэрийг дааж өгөх чадвартай хүн байдаг байх л та. Миний хувьд би зүгээр Ямкагаар байсан нэр алдаад дуу хийж унж болсон ч төрлөх нэр маань арай амар. Харин энэ гоё амьдан нэр энэ гоё Бурхны хүн болох Давид өнөөдөр анх удаа гарч ирж байгаа. Давидыг эзэн хэрхэн тусалсныг бид нар сайн өнөөдрийнхийг сайн ойлгоод авал 2 дугаар Самуэль 1-2 хаадтай нь ойлгоход маш амархан. Маш амархан биш. Илүү төвхөө. Библийг амархан гэж хэлж бид нар бас болохгүй шүү дээ тийм. Илүү сайн ойлгоно гэсэн үг. 1-р Самуэль номны 1-8 уншаад бүгдээрээ хамтдаа 1-р Самуэль номны 16 дугаар бүлгийн 1-8 уншаад бүгдээрээ хамтдаа өгд орцгоо юу уншиж вэ? Эзэн Самуэль Израилийн хаан байхыг ойлгуулж миний үл хэрэгссэн Саулын хонос хэдий бол гашуудах юм бэ? Эвэртэй тус дүүрэн явах хүн би чамд Бэтлехемийн хүн Есси рүү илгээе. Учир нь түүний хүүгүүдийн дундаас өөртөө би хааныг харан сонгосон билээ гэв. Харин Самуэль би яаж явах вэ? Саул үүнийг сонсвол намайг алах болно гэв. Эзэн айлдахдаа чи орхон бяруу авч эзэнд тахихаар ирлээ гэж хэлэхдээ нядлах тахилын ёслол Ессиг урихтун чиний юу хийхийг би чамд зааж өгнө. Миний нэрлэх хүнд чи тос цутгах тун гэвэ. Ийхүү эзний айлдсныг Самуэль үлдэж Бэтлехем рүү ирэв. Хотын ахмадууд түүнийг угтахаар цочролтон дагжсаар гарч ирээд та амар тайван ирвүү гэв. Самуэль амар тайван би эзэнд тахил өргөхөөр ирлээ. Бие хариуцхан надтай хамт нядлах тахил өргөхөөр ирэхтэн хэмэв. Мөн Есси болон түүний хүүгүүдийг ариусган тэднийг нядлах тахил өргөхөд өрөв. Тэднийг орж ирэхэд Самуэль Элиабыг хараад үнэхээр эзний тусалсан хүн өөрийнх нь өмнө зогсож байна гэж бодов. Гэвч эзэн Самуэль айлдан түүний гаднах байдлыг болон нурууных өндрийг бүү хард. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхснэгтэй адил хүний гаднах төрхийг харддаггүй. Эзэн зүрхийг хардаг гэв. Тэгэхэд Есси Абинадабыг дуудан Самуэлийн урд явуулв. Самуэль энэ хүнийг ч мөн эзэн сонгоогүй байна гэж хэлвэ. За Самуэль Саул хоёрын харилцааны тухай гарч байна тийм үү? Саул аль хэдийн эзнээс таслагдсан. Одоо байгаа Саул бол зүгээр л хаан сэнтийг эзэмшиж сууж байгаа л хаан болохоос биш үндсэн тусалгаа, сүнслэг тусалгаа хэдийнэ таслагдсан. Яг гэвэл тэр
хэр их олон удаа бүр үнэхээр Бурхан Самуэль хоёрын аргыг бараад аргадсан, гуйсан, дахиж дуудсан, дахин боломж олгосон хэмжээг давсуулж байсан. Бидний амьдралд ийм юм тохиолддог. Хэмжээ гэж байдаг. Boundary. И хэмжээг давсан учраас хэдий таслагдсан. Ингээд нэгдүгээр зүйл дээр ингэж гарч байгаа. Самуэль Израилийн хаан байхыг боловч миний үл хэрэгсэн Саулын хойноос хэдий бол гашуудах юм бэ гэж Бурхан Самуэлээс асууж байна. Тэгэхээр Самуэль яасан бэ? Саулын араас яаж яасан бэ? Гашуудж яасан байна. Гэхдээ үүнийг сонсохоор та бодоорой. Самуэль энд нэлээд харамсаж гашуудж яасан боловч яагаад гэдэг шалтгааныг бид нар ойлгохгүй бол буруу ойлгож байна. Самуэль Саулд хайртай байсан юм байна да. Самуэль Саулд сайн байсан юм байна да. Самуэль Саулын араас харамсаж байгаа нь үнэхээр дотн харилцаатай байсан юм байна да гэж хүндлэг чанараар ойлгоод байдаг. Гэтэл Самуэль ч наад мэдийн жижигхэн хүн биш. Өчүүхэн пасторч биш. Энэ бол Бурхны хүн, үгийн хүн. Самуэль хувийн харилцаан дээр түшгэлж үйлчилдэг хүн биш. Яагаад тэр харамссан гэвэл бид нар шиг өчүүхэн байдлаас дотн хүндээ сайн хандаад дургу өргөсөн хүнээс хөндөрөөд харилцаагаа холдуулдаг тийм өчүүхэн хүн биш. Энэ хүн юуны тулд Саулын араас харамсаад байсан гэхээр Бурхнаар орхигдсныг мэдчихсэн. Нэгдүгээр Израилийн хаан Бурхнаар орхигдчихлоо. Саул гэдэгтэй шалтгаан байгаа юм шиг. Израилийн анхны хаан Бурхнаар орхигдоод таслагдчихлаа. Тэгвэл Израилийн ирээдүйн төлөө тэр санаа зовон харамсан гашуудсан. Яагаад гэвэл дараа нь хэн байх вэ? Яагаад гэвэл анх Бурхан хаан багт нь хүмүүс өөрсдөө Бурханы хаан сэнтэнээс буулгацсан шүү дээ. Тэгээд Саулыг өөрсдөө хүсэж дурж тавьсан чинь Бурхан Саулаас өөрийн сүнсийг аваад түүнийг тасалж орхичихв. Түүнийг гашуудад санаа зовсон шалтгаан юу вэ гэвэл Израиль улсын бүхэл бүтэн үндэстнийхээ ирээдүйн төлөө зовж харамссан. Түүнээс Саултай дотн харилцаатай учраас биш. Ирээдүйг, улс үндэстний ирээдүйг билээ. Нөгөөдөө Саул сайндаа бус улсын ирээдүйд санаа зовж байгаа дүр төрхөн хаан гарах уу гэхээр өмнөх бүлгийн 15-ын 35 дээр Саул сайндаа бус улсын ирээдүйд тавьж байгаа 35 хамгийн сүүлийн ишлэлээр ингэж хэлж байгаа 15-ын 35 Самуэль өөд болох өдрөө хүртэл Саултай уулзаад дахиж ирсэн бүв. Гэвч Саулын тухай ихэд гашуудж байв. Эцэг Саулыг Израилийн хаан болгосондоо харамсан. Харилцаа ямар байсан бэ? Өөд болох хүртлээр дахиж Саултай нэг ч удаа уулзаагүй гэдэг чинь яасан бэ? Хувь хүний харилцааны хувьд бол хамаагүй тасласан. Харин Израилийн ирээдүйн төлөө ард түмнийхээ төлөө бол маш их санаа зовсон. Би эргээ шүүгч болж бол дараагийн хаан томилохоор Саултай заавал тэрсэлнэ. Хэрвээ хэн нэгний хаан томилвол дайн болно. Томилохгүй бол миний ард түмнийг Бурхны өдөртөгч биш, Бурхнаас таслагдсан өдөртөгч өдөртгөө ард түмэн маань яах вэ? Ийм гашууд санаа зовлонд байсныг хэлж өгч. Өөрөөр хэлбэл тэр хоёрын харилцаа гэдэг хол хөндий болоод Саулч түүнийг дуудахаа байсан өдөртөх гарч. Нэг ч удаа хүндэтгэлийн зов, тахил, эрийн тахил Саулч дуудахаа болсон, Самуэль ч очихоо болсон гэсэн. Багцгүй дайн тулааны үед Саул Бурхныг санддаг байсан тухай гарч байгаа. Гэрээний амдрыг авч хүч болгож ашиглахыг хэрэглэн оролдоно. Финихасыг дуудаж нэг үзнэ. Таслагдсан Илия тахилчийн хүүхдийг дуудаж нэг үзнэ. Өөрөө тахил өргөж нэг үзнэ. Багцгүй зөв үнэн хаан байсан бэ гэвэл өөрийнх нь үл тоож хайчаад байсан Самуэль байсан. Мөн зөв үнэн хаан байсан бэ гэвэл өөрт нь үннийг хэлдэг Самуэль байсан. Өөрт нь долгомдог, өөртөө дотн хүмүүс биш, яг үнэн хаан байсан бэ гэвэл өөрт нь үннийг хатууг хэлдэг, сонсохыг хүсээгүйгээр хэлж зэмлдэг Самуэль байсан. Танай Библи биднийг дайснаач хайрлах гэж яагаад хэлсэн гэж бодож байна. Хайр яриад ямар ч баундрийгүй, цензургүй тэнийг юм шиг амьдрал гэж хэлсэн. Тийм утгатай гэж ойлгож байна. Биднэрт хамгийн үннийг хэлдэг тэр үг яг Филистичүүд Йонатанд хэлсэн шиг бидний дайсан хамгийн үннийг хэлж яж магадгүй. Нямка гэдэг хүнд дотн хүмүүсээс мэдээж үннийг хэлж болгоч чин үннийг нь чичилж хэлэх хүн нь надад дургуун хүмүүсээс гарч байна. Энийг Бурхан мэрэгүү ухаан болгож ашиглахыг бид нар зааж өгдөг.
Тийм учраас одоо Саулын хувьд хэн ирээдүйн сүнслэг амьдралыг авч үлдэх байсан бэ гэвэл Самуэлаас өөр хэн ч байна. Яг гэвэл Бурхан түүнтэй хамт учраас. Гэтэл тэрээр Самуэлийг үхэн үхтэл нэгч дуудаагүй. Самуэлч нэгч очоогүй гэхээр Саул өөрөө мөхөлд хүрэх замаа сонгосон. Гагцгүй мөхөлд хүрэх зам гэдэг нь өнөөдөр Бурхан тасалдаа гэж өгч чинь. Үгүй бол амийн модны жимсийг идвэл тэр дараа өгнө гэж Бурхан хэлсэн чинь эдсний дараа сахтай үед үл хардаа өгөхгүй л байгаа үстэй гэдэг. Гэтэл сүнсээр аль хэдийн өгсөн хүмүүс байна. Бид нар дургуй зүйлдээ сонсохыг хүсэхгүй байгаа зүйлдээ чихээ бөглсөн тэр цагаас эхлээд бидний нөгөө мөхлийн зам дагаж би дуртайдаа биш. Үнэхээр дургуй байсан. Дургуй гэхээсээ илүү үнэхээр сэтгэл төрдөггүй байсан. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт би зогсох ёстой газар очиж зогссон. Олон хүн над руу муухай харж ирсэн байх. Олон хүн намайг яах гэж ирсэн бол гэж ад үзсэн ч байж магадгүй. Гэхдээ би эхнээс нь дуустал итгэмжтэй зогссон. Тэр үед би эзэн минь таны Голгот руу явхад өөрсдийн төлөө юу хийснийг мэдэхгүй байгаа хүмүүс нулимх үед тань ямар хэцүү байсныг би энэ жижигхэн жишээгээр харж байна. Буцаад явж манай эхнэр хүртэл намайг өргөдөөд уйлж. За яг байна. Зүгээр. Дандаа алга ташлан донд дандаа хайрын харцсандор амьдрах албагүй. Үзэх ёстой, үзэх ёстой. Харин эзний өмнө аль нь зөв байна? Тэрийг л нэгдүгээр тавиад төсөв төвчээр итгэл даагаад зогсох ёстой газар зогсох ёстой. Тэр цасан шуурны төлөөч талархыг, хазар чихээ хөлдөөсөнгөж талархыг, тэнд хүмүүсийн дунд зогсож байсандаа ч талархыг. Яагаад? Бурхан тэг гэсэн бол миний юу бодох хамаагүй. Тэгээ би та бүхэнд сануулж хэлнэ. Саулийн мөхлийг бити амьдралдаа зөвшөөр. Тэр дороо өгөхгүй. Харин та зөрүүдэлж хэлсэн тэр цагаас өсөлт чинь, тослогоор чинь буурж эхэлнэ. Харилцаанууд чинь хаагдаж эхэлнэ. Яг сүнсэн тэнгис шиг болж эхэлнэ. Тэнд загас чараахан амьдрдаггүй. Галил нуур сүнсэн тэнгисээс жижигхэн. Тэгээд Галил нуур жижигхэн атлаа 20 гаруй газар руу цутгаж өгч тарааж. Харин сүнсэн тэнгис бүр Галилаас хүртэл өөртөө цутгалт авдаг мөртлөөрөө хаашаач ямар ч гол тэндээс салж явдаггүй. Зөвхөн өөрөө тэр голыг хурааж идэг. Тийм учраас Давс сүнсэн тэнгис буюу түүн дотор нэг ч замаг амьд загас жарахаа байдаггүй. Харин Галил зөндөө олон газар руу урсгалдаг мөртлөөрөө өөрөө шигддэггүй. Бас энэ дэлхий дээр Израиль байж болох хамгийн гоё ургамал замаг хамгийн үнэтэй загснууд Галил байдаг. Энэ бол байгаль ертөнц бүтээлээр хүртэл биднэрт Бурхан өөрөө үгээ хэлж байгаа дүр төрхийг харуулж байна. Ингээ Бурхан хэлж байгаа эвэртэй тос дүр юунд гашуул вэ? Эвэртэй тос дүр гэд яв би чамд Бэтлехемийн хүн Есүс хэлген учраас тэдний хүүгүүд дундаас би өөрийн хааныг сонгосон гэж. Дараагийн хааныг сонгосон. Яг тэр Бурхан Самуэлийг Саул биш Израилийн ирээдүйн төлөө санаа зовж байгааг мэдж байгаач. Тэр болохоор чи юунд гашуулаад байгаа юм? Би дахиад хоёр дахь хаан сонгох чадлагүй Бурхан гэж юу? Би аль хэдийн сонгоцсон. Тийм болохоор чи наана гашуудаж санаа зовж суухаар эвэртэй тос дүүг. Тэгээд миний зааж өгөх газар руу Бэтлехем руу яв. Бэтлехем. Есүсийн төрсөн. Тэнд Давид ханаар туслагдах ёстой. Есүсийн хүү Давид. Ингээ хоёрдугаар зүйл дээр харин Самуэль би яаж явах вэ? Саул үүнийг сонсвол намайг алах болно гэв. Эзэн айлтгахтаа чи огон дээр авч эзэн дахил тархихаар ирлээ гэж хэлдэг гэж. За Саулын зан ааш энэ үл уучлал, үл ойлголцол, зөрүүд гүжүүн байдлаасаа болоод хэр эвдэрснийг та хардаад Бурхны хүн Самуэль юу гэж хэлж байна? Саулыг хаанаар томилсон Самуэль юу гэж хэлж байна? Түүнийг тэрч үнсээд тослогоо өгөөд Бурхны сүнсийг өгөөд улсын хаанаар томилсон Самуэль юу гэж хэлж байна? Би яаж явах вэ? Саул сонсвол намайг ална. Тэгвэл Саулын зан чанар хэр эвдэрсэн бэ? Өөрийг томилсон, Бурхны үгийг дамжуулсан, Бурхны хүн өөрийг нь үнсэж ирээд тусалсан, тэр тусалсан хүнээ алхамд ч бэлэн сэтгэл зүйтэй. Тийм амар зан ааш нь эвдэрсэн байгаа Самуэль үгнээс харж байгаа аимшигтай. Саул намайг
ална гэж хэлж байна. Яг л Самуэль маш сайн мэдж байна. Харин та төсөөлөл гадаалж зүрхлэхгүй байвар. Ухаан мөхтэй хүндлэмээр тэр хүнээ ингэж уучлалт ээж хүмүүсийг харж үл ойлголцол хийж явснаар өөрөө өдрө зогсохгүй бүр тэр хүндэлж хандлах зогстой хүнээч амьд нь хүрэхэд бэлэн болтлоо Саулын зан чанар эвдэрсэн байгааг Самуэль хэлж өгч. Ингээ бурхан түнд юу гэсэн бэ гэвэл чи явахдаа бурхан бас хүлээн зөвшөөрж байгааз тийм ээ цаа чинь одоо бүр тийм болсон. Чи явахдаа охин бэрүү аваад ядалж дахил өргөнө гэж хэл. Энэ бурхан Саулаас айгаад Самуэль бурхан хоёр Саулаас айгаад тэгээд бурхан Самуэль худлаа ярихыг зааж өгч юм гэсэн үг. Үгүй шүү дээ. Тэнд очиод үнэхээр дахил өргөсөн. Тэгэхэд асуудал нь юу гэвэл заримдаа бурхан бидний амьдралд ингэж ажилладаг. Та нар санаж байна уу? Есүсийг түрхэнд 3 мэрэгэн ирдэг. Тэр 3 мэрэгэн Тэнгэрлэгч юу гэж хэлдэг вүлээ? Есүсийг бүр зааж өгөөрэй гэж хэлж өгдөг. Энэ чинь айсандаа биш, хүмүүсийн амьдрал тохиолдох зөрчил дундуур бурхан байж болох арга хэмжээ, мэрэгэн ухааныг зааж өгч байгаа байхгүй. Зөрчил тэмцэлгүйгээр зааж өгч байгаа. Ингэж. Мөн Йосефийн зүудэнд ирээд юу гэдэг вүлээ? Эндээс хурдан явахгүй бол Херод чамд барьж авах. Херод ирэхэд тэр Тэнгэрлэгч ганцхан байсан ч Херодыг тэр чигээр нь Есүсийг Йосеф майргуурыг хамгаалаад устгах чадахгүй дээ гэсэн гэж юу? Илүү байгаа төлөвлөгөө авч байсан. Тиймээс тэр ядлах дахил аваад дахил өрг. Тэгтээ тэндээ Есүс дууд түүний хөвгүүдээс би хааныг сонгосон. Гэхдээ Давид гэж хэлсэн нь хэлээгүй. Юутайч яв гэж хэлж. Ов гэж хэлж. Энэ 6-7 дээр ингэж хэлж байгааг тавд уншиж өгье. Тэдний орж ирэхэд Самуэль Илиабыг хараад үнэхээр эзний тусалсан хүн өөрийнх нь өмнө байна гэж бодов. Гэвч эзэн Самуэль айлдан түүний гаднах байдлыг болон нурууныхын өндрийг бүх хар. Би түүнийг үл хэрэгсв. Учир нь бурхан мөхөснийгтэй адил хүний гаднах төрхийг харддаггүй. Эзэн зүрхийг хардаг. Нөгөө алдартай үг. Юу болсон бэ гэвэл эндээс нэг асуудал гарч Самуэль яг алдах шигч байна. Бас хүн учраас. Самуэль Есийг дуудсан чинь Еси 8 хүүгэнтэй атлаа 7 хүүгэнтэй ирсэн. Тэгээд тэнд очсон хон чинь зааж өгнө гэж бурхан 3 дугаар зүйл дээр хэлсэн. Тэнд Есигд тэр үед би чам яг хинбэ гэдгийг зааж өгнө гэсэн чинь Самуэль түрүүлээд өөрөө сонгож байна. Бурханы сонсгоос өмнө юу вэ гэвэл том ах Илиабыг харсан чинь юу нөө үнэхээр эзэн энэ хүнийг тусалсан өөрийн өмнө тусалсан хүн мөн байна гэж Самуэль дотроо зүрхэндээ бодчихж байна. Өөрөөр хэлбэл 3 дугаар зүйлдээ бурхан тэнд очисон хойно чи дахиад миний зааврыг сонсох ёстой шүү гэдгээс илүү Самуэль юу урдаад барьсан гэвэл өмнө болсон туршлагаа очисон хон чинь би чамд зааж өгнө гэж хэлсээр байтал Самуэль зүрхэндээ дотроо түрүүлээ өөрөө сонголт хийж байгаа. Энэ мөн байна. Ойлгож юм яаж юу вэ гэвэл бид ч гэсэндээ яг ийм алдаа гаргаад байдаг байхгүй. Туршлагаараа түрүүнийхээр хальдан уураас Авраамыг анх бурхан дуудахдаа юу гэдэг вүлээ? Эцэг их ах トゥ төрөл саднаа хаяад яв гэж хэлдэг. Хаашаа хэлдэггүй. Зүгээр яв гэж. Та нар төсөөлдөө Авраам нүүж найзууд нь ирэхгүй гэж юу? Авраам чи яаж вэ? Манайх нүүж байна. Хамаатан садаг ээж аав нь миний хүү хайчих чад. Манайх нүүнэ. Хаашаа? Бурхан нүүс. Хаашаа? Ямар ч нүүсний дараа зааж өгнө гэсэн. Энэ итгэлийн алхмыг ингэж бурхан биднийг очих ёстой талбар дээр хурж очсны дараагийн алхмыг зааж өгч ажилдаг. Харин бид нар урдчлаад яадаг вэ гэвэл төсөөллөөрөө тэнд очиод би ингэх юм байна гэж төсөөлждэг. Үгүй бол бид нар төрүүлж, төсөөлж мэдхийг хүсдэг. Яг Самуэль одоо Илиабыг хараад 3 дугаар зүйлдээ бурхан очсон хон чинь би зааж өгнө гэсээр аль хэдийн дотроо зүрхэндээ энэ дараагийн хаа мөн байна. Өндөр хүчрхэн царайд гой залуу энэ мөн байх ёстой гэж өөрийнхөө бодчихж байгаа. Бид нар амьдрал дээр яг ингэдэг. Бидний амьдрал эхлээд итгэлийн алхам хийхийг бурхан хүлээж байна. Хийсний дараа тэнд очсон талбар дээр бурхан өөрөө дараагийн ёроол дараагийн үгээр айлддаг гэдгийг Библийн бүх газраас харж байна. Йосеф нүхэн таягдаад ах нартаа зодуулж хад
зүгээр санаа зовлтгүй би чамайг удахгүй Египтийн ерөнхий сайд болгоно гэж хэлсэн юм. Юу ч мэдэхгүй. Шоронд тэр олон жил хэлсэгээ байж ахтан бурхан чи жоон тисчгээ удахгүй тэр дарсчин чамайг санаа таанд хэлээ чи гараад Египтийн ерөнхий сайд болгоно гэж хэлсэн юм. Хэлээгүй. Тэр зовжгүй талбар дээр нь бурхан хүлээд итгэлээ, тэсвэрээ, төвчээрээ эзэнт найдлага гэж хүлээх тэр талбар дээр биднийг харж байна. Тэндээ бид нар очисон үед бурхан дараагийн алхмыг зааж өгч алхам хийсний дараа яахыг хэлдэг. Бид нар төрүүлж өөрсдийн хүслээр төсөөлчөө эсвэл мэдчээ төлөвлөгөө гаргачаад телевизийн програм шиг төлөвлөгөө гаргачаад түүгээрээ амьдрахыг хүсдэг бол бурханы хувьд юу? Итгэлийн алхмаар эхлэхийг хүсдэг байна. Ингээд Самуэль шууд хараад төсөөлсөн. Илиабын гаднах байдал түүний өндрийг харуутаа нөгөө утгаараа юу сансан гэвэл Саулыг хараад яалаа. Саулыг Израилийн бүх ирчүүдээс тохоо өндөр царай ирмгийн сайхан залуу байлаа гэсэн. Тэгэхээр нөгөө өмнөх туршлагаараа Саулыг сонгосон туршлагаараа одоо Илиабыг хараад энэ яг мөн байна гэж бодчихж байгаа. Гэвч энэ нь зөв байсан. Самуэлийг сонгосон, Саулыг сонгосон туршлагаараа Самуэль яг мөн Илиаб яг мөн байна гэх үед эзэн түүний өмнө чи өмнө алдсан алдаагаа яагаад дахиж давтах гээд байгаа юм бэ гэж асууж. Итгэлийн амьдрал та нар бид нар дуулдаг тийм үү? Өглөө бүхэн шингэн, үүргэлж шингэн. Бурхны ивэл цаг ямагт өөр бөгөөд шингэн. Хэрвээ бид нар туршлагаар хийнэ гэвэл хийснээ давтнаа л гэсэн. Хийснээ давтна. Тийм үү? Туршлагаар хийнэ гэдэг чинь хийснээ давтнаа л гэсэн. Харин Бурхны үгдгүй гэвэл өдөр өглөө цаг ямагт талбар мөр дээр миний чамд үгээрээ шин. Яг маннаа шиг. Чи өчигдрийн маннагаар өнөөдөр амьдрахгүй шиг өчигдрийн имэйлээр өнөөдөр чи амьдрахгүй гэдгийг Бурхан зааж өгч. Бурханы зан чанарыг эндээс бид хоёр зүйлийг сурч байна. Нэгдүгээр Бурхан гадна байдлаар дүгнэх бие биенээ болон үзэгдэх юмсыг гадна байдлаар дүгнэхийг дүгнэхэд дуртай биш. Хоёрдугаарт нь өндөр том нүсэл байдлаар дүгнэхэд бас дуртай биш. Гэхдээ Бурханы хүмүүс биднийг алдах гэдэг нь юу гэвэл жижиг зүйлд ч гэсэндээ итгэмжтэй байгааг заасан тэр заалтыг умартж байна. Том прожект төсөл, том сумын байр, том үйлчлэл сонирхоод байдаг. Тэрийг ивэл гэж бодоод байдаг. Гэтэл үнэндээ Есүсийн нэрээр 2-оос дээш 3 хүн хамтдаа суугаад залбирсан бол түүнийг Есүс юу гэж хэлсэн? Чуулган гэж хэлсэн. Би тэдний дунд байх болно гэж хэлсэн байхгүй. Гэтэл бид нар 300 хүнтэй чуулган, 3000 хүнтэй чуулганыг олж харах гэдэг хүсэж байдаг. Энэ бодлоос болоод бид нар дарамтанд ордог байхгүй. Яагаад манай сүм өсөхгүй? Яагаад бид нар цөөхөлөө? Яагаад тэдний сүм том манайх жижигхэн байна гэх мэт чинь харьцуулт үүсдэг. Сорилтонд ордог учраас Бурхан эдгээр зан чанарыг хүлээн зөвшөөрдөг байна. Жижиг зүйлд ч гэсэндээ итгэмжтэй амьдрахыг биднээс өөрийн хүмүүсээс хүсэж байна. Ингээ Бурхан Илиабыг сонгох тэр агшин юу гэж хэлсэн бэ гэвэл үнэхээр эзний тусалсан хүн өөрийнх нь өмнө байна гэж бодов. Яг энэ агшин гэвч эзэн Самуэль дотор орж иж байгаад Самуэль айлдана. Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүүхэн. Өөрөөр хэлбэл Саулыг сонгосон шиг энэ удаа чи сонголт хийхгүй. Би өөрийг сонгоно. Би түүнийг үл хэрэгснэ гэж байна. Үл хэрэгснэ гэдэг нь Илиабыг хэлээгүй. Чиний наад бодлоо чинь өндөр байх ёстой хаан мундаг байх ёстой, царайлаг байх ёстой гэдэг наад үндсний чинь би үл хэрэгснэ. Миний сонгох хүмүүс та нар гаднах байдлыг болон нурууны өндрийг хардаг бол би зүрхийг харна. Тэмүүл Самуэль яг би алдаа гэж. Бурхан нэрээ энэ тэнд очиж чи намайг сонсоо гэсэн чинь би өөрийнхөө дотоод зүрхийг сонсоод байна. Өөрийнхөө туршлагыг сонсоод байна. Өөрийнхөө төсөөлөлт хүслийг сонсоод байна. Үнэндээ би Бурханыг сонсох хэрэгтэй байна шүү дээ. Ойлгож байна уу манайха? Энэ аюул чухал байна. Би яагаад энийг ингэ та нарыг ойлгуулах гэж хичээж байгаа вэ? Би дандаа биш. Гэхдээ ингэж алдаад байдаг байна. Өөрөө төсөөлчөд, өөрөө бодцоод тэгээд Бурханаас илүү өөрийнхөө төсөөлөх бодолтоо артчаад байдаг байна. Гэтэл Бурхан юу гэвэл намайг сонсны амга. Чи наад туршлагаараа өмнө сайн хийсэн байж болно. Энэ удаа үгүй.
Чи наад номлолоор өмнө нь хүмүүс нэвэл болсон байж магадгүй. Энэ удаа үгүй. Би нэгт. Харин би болохоор Бурханаас илүү өөрийн хүсэл, дотоод төсөөлөл, өөрийн хиймээр байгаагаа төрүүлж гарч ирдэг. Ингээд 8-11-ийг би тавханд уншиж байна. Тэгэхэд Есүс Абинадабыг дуудан Самуэлийн урдуур явуулав. Самуэль энэ хүнийг ч мөн эзэн энэ хүнийг ч мөн сонгоогүй байна гэж хэлв. Дараа нь Есүс Шаммаг урдуур нь явуулсан боловч Самуэль эзэн энэ хүнийг ч мөн сонгоогүй байна гэж хэлв. Ийхүү Есүс 7 хөвгүүнээ Самуэлийн урдуур явуулсан боловч Самуэль Есүс эзэн эднийг сонгоогүй байна гэж хэлв. Самуэль Есүс хөвгүүд чинь бүгдээрээ энд байна уу гэхэд Есүс отгоо хөвгүү минь үлдсэн тэр хоноо хариулж байгаа л да. Тэгэхэд Самуэль Есүс хүн илгээж тэр хөвгүүнийг авчиртун. Тэр хөвгүүнийг энд иртэл бид суухгүй гэж. Одоо сайн сонсороо. Өнөөдөр заал хүйтэн бас цаг агаар тэгээд өнгөрсөн 7 хоногт ахлагч нар маань бас ганц би явсан биш. Ахлагч нар маань бас хот руу ирж очсон. Чадхаараа ажил төрлөө зохицуулж учраас ядарч байгаа. Ийм болохоор би удаа ярихгүй та хэд маань харин сайн сонсоод өгөөрэй гэж гуйж байна. Одоо Самуэлийн нэг зүйл өөрчлөгдөж байна. Хин хоёр дахь хүүгээс эхлээд эзэн энэ хүнийг сонгоогүй гэж хэлж байна. Самуэль хэлж байгаа. Анхных дээр Самуэль яалаа өөрөө шууд төсөөлөл бодол өмнө Саулыг сонгосон туршлагаараа Илиабыг хараад энэ хүн байна гэж бодсон ч Бурхан зүрхэнд нээсэн. Үгүй. Би үл хийсэн. Наад бодлооч. Чи намайг сонссон. Хүмүүс та нар хүний гаднахыг дүр өндөр намыг хардаг бол би зүрхийг харна. Наа чи биш гэж хэлдэг. Тэгмүүд Самуэль аюул мэрэгэн багаж хоёр дахь хүү Абинадаб Шамагаас эхлээд Самуэль шууд ертөнцийг үзэл шууд зүрх сэтгэлээ өөрчлөөд өөрийнхөө туршлага, бодол, хүслээ, мэдлэгээ өгүүлсэж байгааг харж байна да. Хоёр дахьоос эхлээд асуух болгон эзэн наад хүн чинь сонгоо. Би бол биш. Миний хүсэл юуч биш. Миний туршлага, миний бодол биш. Одооноос эхлээд шууд өгүүлбэр зүй өөрчлөлт орж байгаа. Абинадабыг урдуур нь явуулсан чинь би гэж хэлээгүй. Эзэн наад хүн чинь сонгоогүй. Шаммаг явуулсан чинь мөн эзэн наад хүн чинь сонгоогүй. Одоо тэр яаж хэлж чинь сонсож хэлж байгаа байхгүй. Өөрийгөө өгөөсгөл хүсэл төсөөллөө хаяад, туршлагаа хаяад одоо яг хүн болгоны шинээр эзнийг сонсож хэлж байгаа. Бид нар алдаа хийхгүй гэдэг магадлал байхгүй. Гэхдээ бид нар ингэж хурдан уучлалт гуйх, засах, ухаах, өөрчлөлт гаргах мэрэгүү ухаантай амьдрах хэрэгтэй байна. Самуэль тэр даруй Бурхан одоо миний хардаг зүйлсийг биш, миний хүний харж чадахгүй зүрх сэтгэлийг харж байгаа. Бид нэр бинийг хараад санаа басна зүрх чи яасан бэ? Өнөөдөр яасан жижигчсэн бэ гэд нэг тардаггүй. Яах вэ? Үгүй шүү. Тийм учраас Самуэль ойлгож байгаа байхгүй. Миний чадвар биш. Энэ удаа бол Бурхан сонгох бөгөөд Бурхан зүрхийг харах. Гэсэн чинь нэг асуудал гарна. Ямар асуудал гарсан бэ гэвэл Бурханы дуу хоолойг сонсоо явсан чинь 7 хүүхэд өнгөрчдөг. Бүгдийг Бурхан биш гэж хэлж байна. Илиаб гайхаад Есүсээс асууж байгаа энэ танаа бүх хүүхэд чинь мөн өгсөн чинь нэг үлдсэн бэ? Үгүй та нар боддоо. Танаа хүүхдүүдээс тийм ээ. За гоо инженеэр яриа. Америкт үн төлбөргүй хөгжмийн сургуульд мэрэгжлийн багштай христчийн сургууль бүх зардлын дагаад бүх орон байрын дагаад бүр хоолнд бүгдийг дагаад 4 жил өнгөө сурах эрхгүйгээ. Тэгвэл хэнийг мэдэхгүй өнөө очиж уулзсан гэвэл та нэг хүүхдээ нуух уу? Өндөр маань нуух уу? Хавлнаа нуух уу? Бүгдийг авчихна үстэй. Арай хавлыг хараа за энэ сахилахгүй эрггүй гадаа тоглохгүй үстэй. Энэ сонирм аваад Есүс Израилийн дараагийн хааныг сонгоно гэж яхад 8 дахь хүүгээ байхгүй. Одоо би нэг тавхан маш энгийнээр тайлбарлаад Давидын тухай яриад бүгдээрээ дуусгая. Есүсийн үстэл ингэж хэлж байгаа. Отхон хөвгүүн үлдсэн байгаа гэж хэлж байгаа. Харж байна Есүс энэ хөвгүүд бүгдээрээ энд байна уу гэхэд Есүс отхон хөвгүүн үлдсэ гэж хэлж байгаа. Энэ отхон хөвгүүн гэдэг бол шууд утгаараа еврей үгэн дээрээ Хагатан. Энэ Хагатан гэж хүүгээ нэрлэж байгаа отхон хөвгүүн. Хагатан гэж Есүсийн хэрэгэлсэн энэ үг нь ямар учиртай вэ гэвэл тухайн үед Израиль дандаа зөвхөн монголчууд бол бага гэдэг шүү дээ. Израиль уугна гэдэг байхгүй. Ууган хүүхдээ ууган огноо томьёо гэдэг.
Харин багуудыг яадаггүй гэвэл багууд ихэвчлэн гэр орны ажил хийн, шаш угаан, аяр тавг угаан, хоол хийн, хонинд явна. Энэс болж Яаков тесэлдэг юм. Исав ах нь гадуур амд яваад аав ээж нүргэлж хайрлаад амттай хоол идэж бүрийг иддэг. Яаков юу хийдэг вэ? Өдөржингөө ээжтэйгээ гэрээ цэвэрлээл өдөржингөө хоол игээл өөждөг. Аавынхаа хоолыг, ахынхаа хоолыг ингээд Яаков тесэлдэг шүү дээ. Тэгээд аавынхаа хуураад, ахынхаа хуураад цугтдаггүй. Израилийн ёсны юм байна. Манайхаас эсрэг болоод манайх бол багаал. За том болчихсон. Одоо энэ муу багаал гэдэг үстэй бүгд. Би айлын баг гэхгүйсэн болохоор сайн байна. Багаал. Одоо тэгвэл энэ дээр тэрээр хэрэглэхдээ Хагатан буюу Израиль энэ үгийг хэлж байгаа. Энэ нэг Хагатан үлдсэн гэсэн үг л дээ. Одоо би ингээнээр хэлж байна. Бүх үгүүд чинь үг биш ээ. Бол нэг Хагатан байгаа. Энэ Хагатан гэдэг нь ямар утгатай үг юм гэхээр Есүс отхон хөвгүний Хагатан гэж хэрэгэлсэн энэ үг нь шууд утгаараа еврей хэлээр жижиг, бага, залуу, ач холбогдол багтай, өчүүхэн байхгүй ч байсан болох гэсэн үг байна. Мохоо гэж. Энэ өчүүхэн жижиг юм байгаа. Бүгд мөн үү? Биш. Нэг Хагатан байгаа. Бүгд мөн үү? Биш. Байсан ширхгүү байгаагүй ч ялгаа нэг юм байгаа. Хаана хонио хайрлаад явж байгаа. Ойлгож байна. Ийм үгээр Есүс хэлж байгаа. Сонирхолтой нь Есүс миний яг еврей үгээр өөрөөр хэлсэн бол миний хамгийн баг хүү би гэж хэлээгүй. Тэрээр юу гэсэн бэ гэвэл нэг жижигхэн үлдсэ гэсэн утгатай. Нэг ач холбогдолгүй өчүүхэн үлдсэ. Хаана хонио хайрлаж байгаа. Еврей судлаач би биш шүү. Алдартай еврей судлаач гэдэг чинь над шиг юм жирийн пастор биш тийм үү? Мундаг боловсралтай одоо дэлхийд нэр алдартай мундаг пасторууд бүр доктор профессорууд байгаа шүү дээ. Еврей судлаач энэ Хагатан гэдэг үгийг Есүс Давид дээр хэрэгсэн үгийг үзээд ямар юу гэдэг үнсэн бэ гэвэл еврей судлаачид заримдаа үүнийг зөвхөн насны тухайд биш гэр бүлийн доторх ач холбогдол, байр суурь баг гэж үнэлэгдэж байсныг нь илэрхийлдэг гэж тайлбарсан. Та нар Хагатан гэдэг юу яагаад англиар зөв дуудлагаар бичээд Google дээр үзвэл энэ судлаачид энэ тайлбар бүгд хүлээн зөвшөөрсөн тайлбар. Тэгэхээр Давид маань ямар амьдралтай байсан бэ? Байсан ч байгаагүй ч хэрэггүй. Тэр гэр бүл нэг ач холбогдолгүй зүгээр л нэг хон хариулах төдийл байж ивэл болох тийм хүүхэд болж таарч байна. Тийм учраас түүнийг Хагатан гэж дуудаж байна. 12-оос 13 Есүс хүн явуулж түүнийг авчираад тэр бусдыгаа бодвол улаа бутарсан сайхан нүдтэй, сайхан төрхтэй хүүхэн байв. Эзэн айлтгахтаа босож түүнийг туслагдав. Энэ тэр хүн мөн байна. Гэхэд Самуэль тос дүүргэсэн эврээ авч ах нарын дунд түүнийг туслав. Тэр өдрөөс эхлэн эзний сүнс Давидын дээр буу. Вау. Бурхан юу сонгож байна? Хагатан сонгож. Хэрвээ энэ түүхийг мэддэггүй байсан бол намайг хэнийг Хагатан гэвэл байсан ч яалаа өчигөн хэрэггүй амтан гэвэл би гомдох байсан ба. Харин одоо намайг Хагатан гэж дуудаасаа яагаад Бурхан сул дараа гэсэн. Би нүгэн гомдох биш, талархах бол. Ингээд энэ Давидыг ингэж дүрсэлж байгаа шал өөр. Самуэлийн төсөлнөөс шал өөр. Самуэль бол өндөр царайлаг ирэмгийн дайчин гэж төсөөлж байсан чинь Бурханы наад хүн чинь мөн гэж хэлсэн үнийг Самуэль харсан чинь тэр өндөр царайлаг марилэг гэсэн утга байхгүй ингэж хэлж байгаа. Улаан мутарсан сайхан нүдтэй, сайхан төрхтэй гэж дүрсэлж байгаа. Өндөр хүчрхэг царайлаг ирэмгийн гээгүй зүгээр сайхан төрх, сайхан нүд, улаан мутарсан. Улаан мутархгүй яах юм бэ? Ганц ажил явдал дээр нэг цаг гадаа зогсоод миний нүүр удаа ямар гачин юм халуун үгээл. Хон хариулдаг хончин хүүхдийн царай ямар байдгийг. Хундан цагаан солонгос кинонд гардаг нэг эмэгтэйчүүд шиг юм баг марамлаач шиг байдаг. Хөрслөг бор улаан мутарсан байдаг үстэй. Энийг хэлж өгч байгаа. Улаан мутарсан. Царайлаг хөөрхөн гэв улаан мутарсан. Тэгснээр нэг сонин хоёр дүрстэй. Сайхан нүдтэй, сайхан дүрстэй. Төрхтэй. Юу вэ гэвэл монголчууд энийг амархан ойлгоно л да. Өдөржингөө хон хариулдаг хүүхдийн царай улаан мутарсан талаар нь амархан ойлгоно. Нөгөөдөө сайхан нүд төрх гэдгийг Библиэлд яг энэ утгаар хамгийн ойлгомжтой тайлбарласан ишлэл байдаг. Тэр нь Сургаалт үгс 15-ын 13-ыг дээр хамт үзье. За энэ дээр гарч ирнэ.
гаргахгүй маань энэ хоёр утсаа болж. Одоо бүр уурлахаас ч залхуу болж тээ. Үглэхээс ч залхуу болж байна. Ганцхан уу? 15-13. Ядрахын юм хайрч байгаа юм. За би уншиж. Зүрх хөгжилтэй бол царай тунгалаг, зүрх шаналхад сүнс зовлтой. За юу вэ? Зүрх хөгжилтэй бол царай тунгалаг. Энэ яг ямар утгатай үг гараад байгаа юм хараа. Царай сайхан, царайлаг гэсэн утга биш заяа. Зүрх нь амар тайван, баяр хөөртэй, цайхан цагаан сэтгэлтэй үний царай ямар байдаг вэ? Торонгор алган нүдтэй царайлаг гэж хэлэхгүй шүү дээ. Цаанаа өөр байдаг шүү дээ. Тийм ээ. Заримдаа бид нар ч гэсэн би бинийг хараад минь өнөөдөр яасан гоё харагдаж байна. Харин тийм ээ гэж инээж байгааг нь харахаар амар тайван, баяр хөөртэй, бурхантай байна. Харин заримдаа үнийг харахаар баг цочмоор байдаг тийм шүү дээ. Зуудсан, дамдагдсан гэдэг. За энэ ч ууртай байна гэмээр тийм цай юмдаа нэг тийм царай байдаг. Би өөрөө нэг царайлаг гэж боддоггүй. Гэхдээ ингээд эзний ивэлд талархаад, байгаа зүйлдээ талархаад, үр хүүхэд хань ижил, үйлчлэлд сүм чуулган, байгаа зүйлдээ талархаад, удаан залбираад, өглөө босоод 6 гээд ингээд талент өөрийгөө харахаар дөнгөж боссон хүн чинь үсгий зөвлөө даам ингээд дил явцсан маш. Гэхдээ нэг арай өөр үед. Харин их стресстэй янз бүрийн бодол ингээд явж байгаа. Миний царай бол бас муу дээр муухай дээр үлдсэн гэдэг шиг болдог. Энэ зүрх хөгжилтэй гэдэг еврей үг нь ямар утга агуулдаг вэ гэвэл талархлаар дүүрэн, тайвширлаар дүүрэн, эзнээсээ болж баяр хөөртэй яваа хүнийг илэрхийлж байгаа. Тэгвэл Давид юу гэнэ? Давид баярлаад байх юм бол хагаатан штэ, хонь хариулдаг, хамгийн хэрэггүй хамгийн бага штэ. Гэр бүлтэй байсан ч байгаагүй ч мэддэхгүй үл тоомсорлогддог нэг юм штэ. Гэхдээ тэр энэний төлөө шүдээ зуугаад над чинь муухай цалиалаад амьдраад байсан байх юм. Улаан гутарсан ямар төрхтэй юм бэ? Сайхан төрхтэй. Төрх гэдэг чинь царай биш шүү дээ тийм. Сайхан нүдтэй. Энэ сайн харах бол эзэн зүрхийг нь хардаг гэсэн. Тэгэхээр түүний зүрх эзэн дотор ямар ч үед эзэндээ найдан талархах зүрхтэй амьдардаг байсан учраас түүний төрхийг ингэж илэрхийлж байгаа. Тиймээс хоньны бэлчээс айлын баг хинч биш гин нэгэн хагаатан өөрийгөө ирээдүйн Израилийн хаан болно гэж бодоод хон хариулав. Энэ төсөөлөл байхгүй. Зүгээр л тэр байгаа өчүүхэн газраа баяр хөөртэй талархалтай байгаа Давидыг бурхан зүрхийг хараад энэ яг мөн байна гэсэн үг. Хаан гинэ хоньны бэлчээс 9:2 дээр Самуэлийг Библийн дүрсэлсэн хэсгийг та харах юм бол 1-р Самуэль 9-р бүлгийн 2 Киш нэг хүүтэй бөгөөд түүний нэрийг Саул гэдэг байв. Саул залуу бие бэлтэр сайтай бөгөөд Израилийн хүүгүүдийн дотор түүнээс илүү сайхан залуу үгүй байв. Тэр бүх хүнээс толгой руу өндөр байв. За одоо Давидыг дүрсэлсэн нь Есийг хүн явуулж авчруулав. Тэр бусдыгаа бодвол улаан батарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй. Шал хоёр дүрслэл бол тэнгэр газар шиг хоёр дүрслэлээр бичигч маань Саул болон Давид хоёрыг харьцуулж өгч байгаа. Тэгэхдээ бурхан аль нь чухал юм бэ? Зүрх сэтгэл буюу Давид чухал. Түүний итгэл найдвар дээдэг тэр зүрх сэтгэл чухал. Тэндээс Давидын зүрх үргэлж эзнэл гэдэг үргэлж бүх цагт уйлжсэн ч, инээжсэн ч, зовжсэн ч ямар ч үедээ эзэнд найддаг дүр төрх байна. Та нар Давидыг сүүл бичсэн дуулал номуудыг, шүлгүүдийг, дуулалуудыг унших юм бол та нар Давид хэн байсныг мэднэ. Түүний шүлэг, дуулал, дуунуудыг унших юм бол тэр ямар ч үед бүр та нар сүүлд ингээд тэр бичсэн хуучин баг байсан
талаараа ч гэсэн бичдэг. Тэгэхээр ямар ч үед Давид зүгээр тэр дуулал шүлгүүдээс нь харахад түүний зүрх үргэлж саг ямагт бүх цаг ойлох, инех, зовох, унах, ганцаардах, орхигдох, хаягдах ямар ч үедээ үргэлж эзнийг дуудан хоньны бэлчээр ганцаараа эзэндээ зориулна. Дуу зохиож, эзэндээ зориулна. Шүлэг тэрэлж, эзэндээ зориулна. Шүлгээ дуу болгож, мөн түүнийгээ босоо ятдаг тоглож сураад хинч зааж өгөө байхад өөрөө босоо ятдаг тоглож сураад босоо ятган дээрээ Бурхныг магтан дуулдаг байсан дүр төрхийг Библи биднэрт хэлж өгч байна. Давидын бичсэн шүлгүүдээс та тэрийг харж байна. Давидын хэн гэдгийг харж байна. Тийм учраас түүний зүрх эзэн таалагдсан байна. Тийм учраас түүнийг Бурхан түүний дүр төрхийг ингэж илэрхийлж Библи хэлж байна. Хагад. Заримдаа та нар би өчигдрийг санаанд болгосон тэр нэг амар хэцүү дуу байдаг юм байна. Би нянга өтөө нэг үе машинд явахаар шоолдог дуу. Чамайг дэви Оламро ажсэн чамайг дэви чамайг дэви гэдэг нэг дуу байдаг да. Бүр амар эхлээд чамайг дэви гэхээр хайртай хүмүүс тэгэхээр гоё штэ. Тэгээ чамайг дэви ямар яасан ч баг үгүй чадчих байсан чамайг дэви гэсэн дуусахтаа бүр ингэ чамайг дэви гэж чичрээ дуусдаг. Сүүлдээ бүр ёо зааж арай гитэрнэ гэмээр Давид эзэн болгондоо яг ингэ дуулдаг байсан дүр төрхийг та харж байна. Бүх цаг. Бүх зүйл. Ойлоо цугтаа чимээгээ цуг. Боолрахтаа чаамахтаа. Хаан судлаас хөөгдөхдөө хүүхэд нь үхэхэд, хүүхэд нь өөрийгөө тэрсэлдэж өөрийнх нь хаан сэдвийг булаахад Саулаас айж нэ зүгтааж галзуу хүн бол шүлсээ болж жүжигж явагдаач. Бүх цонлонгоо эзэндээ шүлэг дуу болгон хүүхдээ босоо ятдаг тоглодог гэсэн. Гэтэл 14 дээр 13 дээр тэгэхэд Самуэль тослогыг нь авч ах нарын дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн эзний сүнс Давидын дээр буу. Эзний сүнс хэний дээр буусан нь? Давидын дээр. 14-өөс шууд залгуулмууд эзний сүнс Саулаас салсан бөгөөд эзнээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлв. Эзний сүнс Саулаас яасан гинөө? Явсан багаз. Тэгээд хэн дээр буусан гинөө? Давид дээр буусан. Гэтэл эзнээс ирсэн муу сүнс Саулыг зовоод байсан. Энэ өгүүлбэр зөв та боддоо. Тэр ариун ээл олох юм Бурхан эзэн хүн рүү муу сүнс явуулдаг гэж үү? Чи сайн ариун сүнс явуулдаг. Муу сүнс явуулдаг гэж үү? Энэ еврей хэл дээр руач раах гэдэг үгээр хэлэгдэж байна. Руач раах. Энэ нь юу вэ гэвэл муу сүнс, зовлон авч явах сүнс, гай дотгоор гай зовлонгийн сүнс гэсэн утгатай үгээр илэрхийлж байгаа. Сатан гэдэг биш болж, диавол, демон гэдэг гэсэн үг биш болж, муу сүнс, гай зовлонгийн сүнс. Өөрөөр хэлбэл муу сүнснүүд хүртэл Бурхны эрх мэдэл доор ажилладаг гэдгийг Самуэль илэрхийлэн бичиж байгаа. Юу вэ гэвэл Библи Сатан хүртэл тийм ээ Йовыг шүүхтээ яадаг үлээ? Йовыг сорихтоо Бурханаас зөвшөөрөл авдаг тухай Библи өгүүлж байна. Тийм биз? Та санаж байна уу? Би тав за уншаад явах үү тийм ээ? Юу вэ гэвэл Бурханаас зөвшөөрөл авдаг. Энэ нь юуг илэрхийлдэг вэ гэвэл адгийн харанхуй хүчж Бурхны эрх мэдэл доор байдаг юм шүү. Энэ санаа нь ямар санаа вэ гэвэл Бурхан Саулаас өөрийн сүнсийг авсан. Үүний дараа Саулыг зовоох сүнслэг нөлөө зөвшөөрсөн гэсэн үг. Яг л Бурхны сүнс нэгэнд давагдсан бол муу сүнс нь ажиллах боломж олдчихно гэсэн үг. Энэ бол хувь хүнд чамаалалтай, биднэрт чамаалалтай, гэр бүлд чамаалалтай, сүм чуулганд чамаалалтай. Хэрвээ энэ үнэн зөвхт ариун байдал байхгүй, Христ эзэн байхгүй бид нар ч тарж болтарч муу сүнс бидний дунд ажиллаа хийж эхлэх бол. Энд даруусгал байхгүй бол муу сүнс нь бид нар боломж олгоно. Үүгээр Библи үүнийг Бурхны бүрэн эрхийн өнцгөөс эзнээс ирсэн гэж хэлж байна. Энэ муу сүнс нь эзний зөвшөөрлөлтөөр ирсэн. Яагаад гэвэл хамгаалагч байсан тусалгоо сүнс нь гүжүү зөрүү давлаасан болоод хэдий хайсан учраас одоо муу сүнс түүнийг оролдоход Бурхан зөвшөөрсөн гэсэн үг. Ойлгож байна. Мөн сонирхолтой дараагийн ишлүүдээс нь харахаар Давид ятаг тоглодог. Тийм ээ 16-гийн 23 дээр Давид ятаг тоглодог. Давидыг ятаг тоглохоор Саулаас муу сүнс
гараа явчихлаа. Тэгэхээр та нарийн боддоо Саулаас муу сүнс гарна гэдэг чинь зан хайшны тухай ярьж байна. Харин энэ бодит сүнслэг дарамт байсныг хийж өгч байна. Саул ийм дарамттай ирсэн. 16-гийн 14-дэр ч гэсэндээ Саулаас Бурхны хамгаалалт тослогоогоо алдсны дараа Бурхан түүнд зөвшөөрсөн муу сүнслэг нөлөөд автаж эхэлсэн гэсэн санаа агуулж байна. Энэ нь Бурхан түүнийг шүүл ба бүрэн эрхийн илрэл гэдгийг Самуэль ном маань бид нар зааж өгöd. Ингээд 16-гийн 16 дээр ингэж хэлдэг. Тэгтэл залуу ирчүүдийн нэг нь уучлаарай 18 уншиж. Эзэнтэй минь өөрийнхөө өмнө байгаа зарц нартаа тушаах юм. Босоо ятдаг чадварлаг тоглодог хүнийг зарцнараараа ирж хайлгуулах юм. Бурхан таны дээр муу сүнс ирвэл тэрээр ятгаа тоглоход тэрээр дээлдэх бол. За тэд гинэ. Тэгэхэд тэд гэж энэ тэд гэдэг байгаа нь хэн бэ? Юу вэ гэвэл ятдаг сайн тоглодог хүнийг хай. Муу сүнс ирэхэд тэр тоглоно. Тэгвэл та тайвшин гэдгийг хэлээд байгаа тэр тэд гэж хэн бэ? Саул муу сүнс ирж очиод байгааг мэдээд байгаа тэр тэд гэж хэн бэ? Энэ Саулын зарцнаар, орчуулгын шууд зарцнаар гэж орчуулна. Авадав гэж еврей хэл дээр байгаа. Гэхдээ шууд орчуулгын хувьд тэд гэдгийг зарцнаар түшиндүү гэдгийг юу ялгахгүй гэвэл тэд нар хаана байгаа вэ? Хэний өмнө байгаа вэ? Хэн зөвлөд байгаа вэ? Хаа Саулын өргөө дотор хаа Саулд зөвлөж байгаа хүмүүс. Юу гэж зөвлөж юм гэвэл зүгээр боол зарц хааны үдээс тэгж хэлэх нь байдгаа өргөөнд ч орох хэрэггүй. Тэгэхээр тийм Авадав гэдэг нь тэд нар хааны түшиндүүд зарцнаар тэгтээ хаантай ойрхон хүмүүс байсан. Тэд нар юу харсан гэнэ үү? Саул муухай ажиллаад байгаа юм биш. Муухай ажиллаад бүр муу сүнс ирж ажиллаад байна гэдгийг мэднэ гэдэг чинь сүнсийг ялгах чадвар байна. Тэгэхээр энэ энгийн зарч боолууд шигч юм. Энэ Авадав буюу энд дурдж байгаа тэд гэдэг бол хаанд зөвлөгөө өгөх хэрэгтэй. Хааны галзуу солиотой юм шиг болох нь хараа зогсож байгаа. Дээр нэг хүмүүс сүнсийг ялгах чадвартай. Өөрөөр хэлбэл ноён төсмөд ордны алдтууд өдөрдөгч нар байсан. Сүнсийг ялгах чадвар гэдэг чинь тийм амархан чадвар биш шүү дээ. Тэд Саул ингэж зүйлсэн. Тэгвэл энэ тэд яаж хөгжим тоглол Саулгаа муу сүнслүүд зайлчин гэж бодсон. Бид нар тэгж мэдвэл хөгж босоо ятдаг тоглоход муу сүнс зайлдаг юм билээ. Яг юм билээ. Би бол өмнөдөө тэгж муу сүнс худлаа ярихгүй би ханиадтай үний төлөө залбираад шийдгийж үзсэн. Үгээл хөөсөн гэж миний хувьд бол. Энэ үед хараад ойрох дорнодын энэ үед хөгжим бол өнөөгийн шиг иш үзүүлэгч нарын үйлчлэлийн нэг хэсэг байсан. 10 дугаар бүлгийн 5 дээр юу гэдэг вүлээ? Самуэль Саулд хэлэхдээ чамайг хаан гэдгийн тэмдгүүд нь инг болон тэг болон гэсэн хамгийн сүүлд нь чи филистичүүдийн харуулын цамхаг өгсөж очиход чиний өдөөс иш үзүүлэгч нар бууж ийн гэж хэлдэг. Тэд нар яг үгүй ятдаг, босоо ятдаг, хингэрэг цам барьсан иш үзүүлэгчээр бууж ирээд тэд нар чамтай уулзах тэр хүчит Бурхны сүнс чам дээр бууж ийн гэж. Тийм үү? 10 дугаар бүлгийн 5 дээр байна. Гэхдээ та энийг ариун библиэрээс харсны дараа Исмодерээс нэг хараарай. Исмодерээс харах юм бол бүр зураг байгаа. Хингэрэг босоо ятдаг ямар байсан зурагтай бичсэн байна. Исмодер юу гэж хэлж байгаа вэ гэвэл бүр тэд нар чамайг хараад хөгжмөө тоглон иш үзүүлцгэх болно. Хөгжмдөх болно гэж байна. Тэр нь яаж дуурган тоглоно гэсэн үг биз? Тэгэхээр иш үзүүлэгч нар чинь хөгжим тоглох хүмүүс байсан байна. Тэгээд тэд нар үйлчлэлээ хийхдээ хөгжим тоглож иш үзүүлэх тэр агшин Саул дээр сүнс буусан гэж. Тэгэхээр хөгжмөний тухай энэ сүнслэг байдлыг мэддэг тэд бас л энгийн зарц боолон биш. Тэд нар сүнслэг орчин бүрдүүлдэг гэдгийг мэддэг байсан. Энд нэг чухал зүйлийг бүгдээрээ ярив. Давид хөгжим тоглосон учраас муу сүнс эд шидээр хөөгдөд байсан юм биш. Тэгж ойлгож болохгүй. 16-гийн 13 дээр юу гэлээ? Давидын дээр эзний сүнс байсан учраас. Тэгээд эзний сүнстэй тэр нэгэн хөгжим тоглогч эзнийг магтах үед муу сүнс Саулаас цугтаж байсан.
Өнөөгийнхөр юу вэ? Магтаал хүндэтгэл ийм чухал. Бурхны сүнстэй хүн дуулахад, Бурхны сүнстэй хүн эзнийг магтахад муу яруу сүнс яаж хөөгдөж зайлж байна. Энэ бол гайхамшиг. Нөгөө тэгвэл эзний тусалсан хүний оршихуй Бурханд чиглэсэн хөгжмийн үйлчлэл хийх тэр агшин муу сүнс, муу бүхэн холдож Саулийн өвчин эдгэрж ийн гэсэн. Хоньны бэлчээр ганцаардсан өмгөөлж хамгаалах хөнгөө чон арслан бартаа ганцаараа тулалддаг. Тэдний аманд өгсөн ч араас нь харамсах хөнгөө мэд Давид тэр шүнжэнгөө одод тоолоод хинээрч заалахгүй аргаа барахтаа өөрийн зохиосон шүлэг дуулуудаа дуулахын тулд сурсан хөгжим нь юу вэ? Босоо ятг. Тиймээс тэгвэл тэр зовлон дундаа сурсан босоо ятг нь ирээдүйд улсыг аврагна гэж яаж мэдв? Энэ чи хааны гэдгийг даа үстэй. Хааны ордон дотор дуулаад байгаа үстэй. Хааны ордон дотор босоо ятгаад оолж байгаа үстэй. Энийг Давид хаан сурсан юм. Хөгжмийн сургууль хаанаар заалгасан юм? Ордны амтаар заалгасан юм. Зовлон дунд өөрөө сурсан хөгжим нь ирээдүйд бүхэл бүтэн Израилийг аврах, Израилийн хааныг аварч муу сүнсийг хөөх магтаал байх болно гэдгийг Давид энэ зовлон ганцаардал донд энэ хагаатаа яаж мэдэх вэ? Ахнаар нь аавч бодоггүй энэ өчүүгүй хүүхэд тэр зовлон ганцаардал донд сурсан зүйл нь ирээдүйд өөрийнх нь хамгийн том агуу үйлчлэл байх болно гэж яаж мэдэх? Би тавхан хэлье. Яг одоо үн шиг бидний өнөөдрийн ганцаардал, зовлон, орхигдол, гадуурхагдал харанхуй үедээ байгаа тэр газраас итгэлээр олж авсан тэр босоо ятг мэт сүнслэг даруусал төлөвшлүүд чинь ирээдүйд Бурханд гүн гүнзгий ашиглагдах ерөөл байх бол. Амен. Тэр харанхуй газраас сурч авсан чинь би зүгээр энгийнээр өөрөө хардаг. Хэрвээ би тэр үед орхигдож, үл тоогдож, залилуулж, цагдаа зэрэгээр явж, гадуурхагдж, тэгж дампуурж, кампани сүрж, аргаа барахтаа мужаан хийж, дугуй засвар ажиллаж, хуруугаараа таслаж амьдраагүй бол тэр зовлон, тэр та нар боддоо групп корпорацийн ерөнхийлөгчөөс мужаан болоод сүүлдээ бүр их нэстэйгээ солонгос явж хайрна ажил хийх юм билүү гих хүртлээ унаагүй бол би ингэж их Библийг хайрлаж, судалж, уншиж ирж харах байсан болов уу? Үгүй. Яриг тамхил үүд явж байгаа байсан. Бартамсах сууд байсан. Орон гэрдээ орой хүүхдүүдээр орохдоо 3-4 цасхан зайрмгийн мөнгөгүй бол санаа зовоод үүдэн дээрээс нэг урт санаа алдчихад ордог байсан тэр үе. Эмнэлэгт очиж гурван дээрээ оёо тавиулчаад дахиад мужааны ажлаа хийж чадхаа байсан тэр үе. Айл ингэж галтгооны коммент, захиалгын коммент суулгах гад ханы нүрүүдэд шин байрны хан ухаан хийчлаа гэд хөөгдүүд гарч исэн. Настай нэмж хөөгдүүд явж исэн тэр үе. Халтар тостой машинууд ирэхтэн дугуйныг нөхөсөд хийхэд хүү энэ нөгөө нэг нямко мөн үе та чи юу хийж яваа бэ гэж яжиж доогож харж байгаа хүмүүсийн харцсан дор ажиллаж исэн тэр үе. Тэр үе байгаагүй би ингэж их Библийг Бурхныг ирж хайж, хайрлаж, даруусч энэ зогсохгүй байх байсан. Тэгээд бодохоор одоо эргээд харахаар би үүнийг ерөөлж байна. Үүн шиг Давидын амьдрал тэр хүнд үедээ сурсан босоо ятгах нь ирээдүйд түүнийг хааны ордонд оруулах зэрэг зэвсэг болоо зогсохгүй, хаан сентэр хөдлөх бэлэг болоо зогсохгүй, түүний зовлон дунд өөрөө хичээж сурсан босоо ятгах нь түүнийг дараа нь хаан сентэр хөдлөх агуу эвэл болж ирж байна. Заримдаа Бурхан биднэрт ийм үеийг зөвшөөрдөг.
Давид үүнээс хойш Саул болон Саулын ордонд үйлчилж байгаа. Түүний ментор нь хэн гэсэн үг? Саул. Гэхдээ бурхан одоо энэ амьдрал хаандаа ментор өгөхдөө, заах өгөхдөө Саулаас өөддөө хүн хүчгүй өөрөөс нь таслагдаад огцсон хүний доор үйлчлэхэд өгч юм гэж юу? Саул ч Самуэлийг чаддаг гэх юм шиг. Яг үүн шиг тэгвэл Давидыг томилсон Самуэль хааныг залбирлаар төрсөн нөгөө Самуэлийг бурхан ментор өгөхдөө хэний доор үйлчлүүлдэг? Элигийн доор. Эли яасан мэлээ яг л Саул шиг таслагдсан, орхигдсон. Яагаад өөрийн хүмүүстэй ийм менторуудыг бурхан өгöd байгаа бол? Ятаг сурах гэж. Ятаг. Одоо намайг ятаг гэхээр та ойлгож байгаа тийм. Зовлон дунд ятаг сурах гэж. Тиймээс бид нар энийг бодох хэрэгтэй. Миний амьдрал надад тааламжтай ч бай, үгүй ч. Энэ амьдралд чинь байгаа зовлон зүтгүүр танд ирээдүйд ирэх эвэл байж болдог. Гарцгүй та яах ёстой? Ятгаа сайн тоглол, ятгаа сайн сур, ятгаараа эзнээ алдаршуул, сул дорой байдлаараа эзнээ алдаршуул, сул дорой хинч биш гэдгээрээ бурхандаа үйлчил. Тийм учраас эзнээ ирж хай, эзнээсээ 100 бүү бардман, бүү сайрах, даруу бай, бүр дахин даруу бай, бүр дорд бай. Тэр харанхуй газраа ганцаардл дондаа ятгаа тоглосон. Ирээдүйд таныг тэр зовлон донд сурж авсан ятдаг чинь агуу хивээлийн зам руу хөдлөх болтугай гэмээр эзний нэрээр ерөөж байна. Хажуудлын хүмүүсний хэлэх үү? Ятгаа сайн сурья. Хамтдаа залбирanгуйцгаая.